За Монголчуудаас өмнө надаа яг харж баясдаг, даган дуурайдаг, өөрийгөө яг фэн гэж хэлэх үс ер нь нэг л хүн байсан. Тэр нь Alexa Chung байна. Та хэд таних уу? Тэгээ Монголчуудаас өмнө гэдэг нь болохоор нөгөө Монголын Ost Major vlog-н дээр бас ингэ Монголын араас гүйж байгаа бахан фэн нь болж байгаа юм орсон болохоор ингэж хэлж байна. Тэгэд манай хүн өөрийгөө ингээд би хувцсан дуртай гэдэг хэвгүй юу. Тэгээд би бас адилхан хувцсан дуртай. I love clothes гэдэг зэн Instagram-ийн постыг хардаа. Тэгээ манай хүн ер нь тий яг гоё байгаагаараа тэгэл нөх амар нэг тийм од шиг байх гал ингээл од шиг авир мавир гаргаал тэгээд байдаггүй. Ер нь амар гоё кул гоё яна. Хаач хинтээ ч юу ч хийж исэн байгаагаараа л байдаг. Гэхдээ тэр байгаа нь л цаанаасаа нэг тийм кул гоё юмхтэй гэж надад санагддаг хгүй юу. Тэгээ дээрэс нь бас нэг тийм амар нэг юм госсип үүсгээл хин нэг ингээл үзий хадаал янз янзын хэл аманд өртөөл тэгээд байдаггүй. Яг нэг өөрийнхөө уртгаа хийгээл тэгэл мэддэг чаддаг юмдаа дуурал оролцоол тэгэл бусад мэдгүй чадахгүй юм ингээл зүгээр орхиол ингээл явж идэг. Хүн юм шиг санагдтiin. За би болохоор Alexa Chung яг 2011-12 онд олж мэдсэн. Тэгээд тэр үед болохоор яг 2007 оноос 11 он хүртэл Arctic Monkeys-ийн дуучин Alex Turner-тэй үерхчихсэн бохгүй юу. Тэгээд яг салцсан. Тэгээд тэр хоёрын үерхэл зураг мураг ингээд интернетээр бүүн болж исэн үе. Тэгээд тэрнээс хойш 11 12 оноос хойш ер нь Alexa Chung-ийн Alexa-гийнхаа фэн нь байна. 10-11 оны үед болохоор манай хүн амар тийм их юб өмсдөг гэсэн байхгүй юу. Тэгээд юбгийг ингээд янз янзын юмтай ингээд зохицуулж, хольж, сольж өмснө. Тэгээд тэр нь амар гоё байдаг. Тэгээд би бас юбхэнд амар дуртай. Тэр нь яг Alexa-гаас олсон ч гэж магадгүй, үгүй ч гэж магадгүй сайн санахгүй байна. Гэтэ би өөр нь юбхэнд дуртай. За манай хүнийг тэгээд Global Fashion Icon гэдэг 21-р зууны It Girl гэж хочилдог загварын салбартаа тийм хочтой нэршилтэй тийм хүн баггүй юу. Тэгээд яг нэт дээр болохоор өөрийнх нь стилийг яг ингэж тодорхойлж бичсэн байна. Often described as a blend of vintage inspired, preppy and tomboyish chic гэд. Тэгээ ер нь бол яг нэг тийм эрэгтэйлэг, эмэгтэйлэг хоёрын ингээд хоёрын хойлц тэгээд бас юм жоохон vintage стил имижэнд дуртай тийм. Тэгээд би бас тийм vintage ер нь загвар магвар дуртай ахгүй юу. Бүр 10 11 онд одоо ч юм бол яг ингээ vintage стил ингээ амар модны яга 11 12 онд ингээ би тийм дээр үеийн стилийн дуртай. Тэгээд энэ тэндээс ингээ амар дээр үеийн загварын юб палаж малаж авдаг. Тэгээ манай ээж ихч хоёр бүр ингээ шооло тоорондоо хувц ингээ ингээ хувц хунар ингэж өгөлцөж авалцж ирсэн аа. Энэ юм хөгшин загвартай юм жохоод гэдэг. Жохол өмсгөө юм бэ. Би өмсгөө, бит хоёр өмсгөө гэнэ. Анх карьераа модельор эхэлжсэн 16 настай ах загварын агентлагийн хүмүүс олоод загвар өмсөөч гэж хэлээд тэгээд яг 8 жил загвар өмсөж агаад моделийн карьераа яг орхисон. Дараа нь 2006 оноос яг хөтлөгч гэж эхэлсэн. Тэгээд яг хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Английн хөгжмийн нэвтрүүлгүүдийн 2009 онд Америкийн MTV телевизэд It's On with Alexa Chung гэдэг нэвтрүүлгийг бас яг жил хөтлсөн. Бас өөр тийм загварын шоунуудын бас хөтлөгч хийж исэн. Тэгээ тухайн үедээ яг тийм сонин содон хэмээгээр сонин содон байдлаар одоо ярилцлага авдаг хөтэлдэг гэдгээрээ олон анхаарлыг татаж бас таашаагдж исэн. 2020 онд яг Netflix-ийн Next in Fashion нэвтрүүлгийн бас нэг хөтлөгчөөр нь ажилласан. Тэгээд Next in Fashion-ыг би яг Монголд байхдаа үзчихсэн. Alexa-га хараад баясаал нэвтрүүлгийг үзэж байгаа юм чинь. Тэгээд интернетд ер нь тийм ярилцлага нэвтрүүлэг эдгээр цөөхөн байдаг болохоор шинэ юм гарч ирэнгүүт нь бүүн баяр яг үзчихсэн.
За дараа нь нийтлэл бичиж эхэлсэн. Английн company гэж сэтгүүлд 7 хоног болгон нийтлэл бичдэг. Independent сонинд бас нийтлэл бичдэг. Тэгээд fashion journalism-аар бас сураад гэх юм уу? Сураад ажиллаад British Vogue contributing editor гэдэг ажлыг албыг хашсан. Тэр үедээ янз янзын одоо албатай дизайнеруудаас ярилцлага авдаг. 2013 онд өөрийнхөө одоо эсэний цуглуулга, авсан зураг, тэгээд зурсан зураг мурагнуудаа ингээ нийлүүлээд It нэртэй номоо гаргаж исэн. Тэр нь бас тухайн үедээ яг best selling ном болж исэн. Тэгээд энэ It гэдэг номыг төгөө надад үргэлжлэхдээ авч өгч исэн. Монголд исэн баггүй бит хоёр. Тэгээд бас өөрөө бас нэлийн бол ихэн болж авсан гэсэн энэ номыг нэг Сингапур танилцчихсэн. Ингээд Сингапур явж ирэхэд нь тэр оронд ингээс захиалаад ер нь тэндээс ямартай ч надад авч өгч исэн. Тэгээ одоо надад байхгүй Монголд байгаа. Тэгээд харуулж чадахгүй. Гэхдээ энэ миний яг авсныхаа дараа уншиж байгаа Instagram пост энийг харуулчих заяа. 2010 онд Mulberry гэдэг брэнд Alexa нэртэй цүнхээ гаргасан баггүй юу. Тэгээд ер нь бол Alexa-гаас inspiration авч Alexa гэж нэрлсэн. Тэгээд тэр гаргасан цүнх нь яг эхний 7 хоногт амар ихээр борлуулагдаад тэгээд ер нь Mulberry-гийн одоо sales-нд амар том нөлөө үзүүлсэн. Брэндүүдтэй тийм хамтарсан загвар гаргаж ирсэн. Хамгийн анхны хамтрал нь болохоор Америкийн Madewell гэд брэндтэй 2009 онд коллекц гаргаж исэн. Сүүл 2024 онд дахиад Madewell брэндтэй коллаб гаргасан. Superega гэд гутлын брэндтэй хамтарч гутлын загвар гаргасан. AJ Jeans гэд брэндтэй Jensen тийм өмдний коллекц. За Английн Barber гэд брэндтэй 2019 онд дөрвөн коллекц бас 24 онд дахиад шинэ коллекц гаргасан. За тэгээ ингэж явсаар хагаад 2017 оны 5 сард Alexa өөрийнхөө Alexa Chang гэдэг нэртэй брэндээ байгуулсан. Тэгээд ер нь бол фэнүүд нь маш их баяртай байсан. Би бас баяртай байсан. Alexa-гийн фэнүүд ер нь яг Alexa-г өөрийнхөө брэндээ гаргаасаа гэж боддог байсан, хүсдэг байсан. Тэр нь биелсэн. 2017-оос 19 он хүртэл яг тийм 8 коллекц гаргасан. Тэгээд яг 17 онд энийг гаргахад би яг Монголд байсан. Тэгэл бөөн баяр Vogue тэрний ингээд дизайнерын листэн дээр Alexa Chang-ийн нэр гарч ирсэн. Тэгэл Alexa Chang-ийг оруулаад яг коллекшнуудын үзэл тэгэл гойсан. Тэгээд брэндээ гаргасан бас нэг гоё юм нь болохоор яг нэг брэндээ үүсгэснээс хойш өөрийнхөө YouTube суваг дээр ингээд яг брэндээ жоохон идэвхжүүлэх гээд маркетинг маягаар ингээд олон тийм контент оруулж эхэлсэн. Тэр нь бүр амар гоё. Бөөн баяр үзэж байгаа юм чинь. Тэгээд харамсалтай нь 2022 оны 3 сард албан ёсоор өөрийнхөө брендийг хаасан. Энэ болохоор ковидос хамаатай 19 онд 22 онд брэндээ хаасан мөртлөө ер нь яг 19 оноос хойш яг тийм нэмж коллекц гаргаагүй. Өөрийнхөө нэг ярилцлаган дээр болохоор яг ийм ковидын үе бол яг бизнесүүдэд маш хүнд туссан. Тэгээд манай брэнд, манай компани бизнес ч гэсэн ер нь тэдний нэг байсан гэж ярьсан. Alexa-гийн брэнд нь бас тийм амар luxury үнэтэй байгаагүй. Ер нь бол яг ийм гайгүй дундаж үнэтэй. Тэгээд хүмүүс бас тэрэнд нь зарим нэг хүмүүс нэг жоохон гайхажсэн. Гэхдээ ихэнх фэнүүд нь бол ер нь баярлж исэн. 2017 он гэхэр чинь их сургуулаа төгсөөд ер нь 1 жил болсон байсан байна. Тэгээд тухайн үед болохоор яг хувцсыг авахынс Apple гоё гэж боддог ч гэсэн ер нь бол нэг Apple мэдээж гоё л доо. Гэхдээ тухайн үед ер нь бол англиас яаж ч явах вүлээ. Тэгээд еврогоор үнэтэй энэ хувцсыг ер нь их авч чадахгүй юм чинь гэж бодоод ер нь бол нэг амар авъя гэж судалж байгаагүй. Зүгээр яг Alexa-га хараад коллекцийг хараад баярлал баясаал байж идэв байсан. Тэгээд 2019 оноос хойш шинэ коллекц гаргаагүй 22 онд бүр ингээд хаагдсан Alexa Chang брендийн хувцсыг яаж авсан бэ гэхлээр миний энэ хэрэгэлдэг Poshmark гэдэг thrift app байхгүй юу? Хуучин мэдэлж хэрэгэлдэггүй, хувцс хонор өмсдөггүй хүмүүс гэж байдаг. Би болохоор хуучин мэдэлж хэрэгэлдэг, өмсдөг хүмүүсийнх нь нэг. Хүмүүс ингээд аккаунт усгээд өөрийнхөө ер нь зармаараа юм оруулцдаг байхгүй юу? Тэгээд size, category гээд үн мөнтэйгээ ингээд оруулцдаг. Энэ апыг би яг
Америкт ирснээс хойш хэрэгжилж байгаа. Тэгээд бүр яг анх татсан шалтгаан нь болохоор нөгөө нэг Америкт хөдөө байхдаа нөгөө хүүхдүүдтэй гутал авах гээд одоо тоотлоор 2-5 настай ингээд тоотлоор хүүхдүүд чинь хугацааныг ингээд нэг л үлдэл өнгөсдөг шүү дээ. Бороондороо багтчихдаг. Тэгээд гутал ялангуяа авах гээд ингээд жоохон мяа хэмпэн гутал болохоор ингээд жигмиг татаад үнэртэй донцгүй. Тэгээд яг чанартай сайныг нь авахаар нэг $70-80 те баг $60-90 тэгээд нэг л үлдэл өнгөсөө багтчихна. Тэгээд ингээд яг охиндоо бүрт шиг хойш ингээд гутал авах гэж анх татчихсэн. Өөрийнхөө нөгөө нэг сайзаа оруулалт хувцсныхаа сайзыг оруулцдаг хгүй эрэгтэй эмэгтэй хүүхэд тэгэл эрэгтэй дээгүүр хувцсны ярьсмаар, доогуур хувцсны ярьсмаар, гутлын ярьсмаар гэд тэгээд яг хайхтаа ингээд брэнд за Nike, North Face, Miu Miu тэргээд хайчих болно. За тэгээд эсвэл нөгөө нэг одоо зүгээр л одоо waterproof sneakers ч юм уу те windbreaker jacket эднэргээд категориор ингээд хайчих болно. Тэгээд хөөх ингээд үнэ нь ингээд зарах үнэ оруулсан байна. Тэгэнгүүт тэр үнэнд нь бас ингээд офер явуулж болно. Одоо $35 зарна гэсэн байх юм бол $30 офер явуулаа $30 тараач гэдэг. Тэгээд тэр нь ингээд accept хийх юм бол ингээд хямдруулаад ингээд дийл хийж мэгээд авчиж болно. Тэгээ нэг shipping нь яг адилхан 7 хэд байд юм аа. Тэгээд priority mail-ээр хурдан үрээд ирдэг. Хамгийн анхын бүртэд энэ Nike-гийн пүүзийг $8 авч ирсэн. Энэ тэгээд амар хөөрхөн шинээрээ байсан. Тэгээд нөгөө нэг хувцсан дээр зарж байгаа юм дээр нөгөө хувцсныхаа condition-ыг биччихдэг байхгүй юу? Одоо огт өмсөөгүй шинээрээ таагтагаа юм уу эсвэл тааг нь байхгүй гэхдээ шин ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг like new нэх муудаагүй эдэр гээд тэгээд ер нь ингээд хайгаад шинэвтер юмнууд эсвэл ингээд бүр шинээрээ юмнууд ч гэсэн авч олж болно. Тэгээд энэ Nike-гийн пүүз бүр амар хөөрхөн үдээсгүй болохоор ингээд шууд углаал өмсгч юм тэгээд айгүй хөнгөн тэгээд ийм хэлбэр мэлбэрний хөөрхөн ягаан өнгөтэй болохоор палажн дээр ч гэсэн зөгтөг. Энэ бүр амар хөөрхөн пүүзээсэн. Тэгээд энэний дараа түшигт энэ бас Puma-гийн пүүзийг аваад энэ ингээд бүр яг таагтаага байсан амар ихтүүтэй. Түшиг 2 нас хүрэхээс өмнө бид хоёр Солонгос явж байсан байхгүй. Тэгээд Солонгост очиод бас Солонгост очиод сайхан танган татаал танганаас түшиг энэ пүүзийг аваад авчиж байгаа чинь 10,000 вон 13,000 вон жилүүд 15,000 вон. Тэгээд амар хөөрхөн багцтай бас нэг муудаагүй ингээд шинээр байсан. Энэ пүүзийг авсан чинь ихтэй амар олон хүмүүс ямар хөөрхөн пүүз вэ? Ханаас авсан юм ингээд асуугаадсан шүү дээ. Битрон дотор ингээд бүр нэг эмээ хүртэл Nike ийм жоох хүүхдийн пүүз гаргах юм уу гэдэг. Тэгээд Thrift app хэрэглэн за Thrift store бас орно. Америкийн одоо хамгийн том сүлжээ thrift дэлгүүр Goodwill. Тэгээд Goodwill руу орох дуртай. Goodwill бүр манай Америкийн хөдөө хүртэл байдаг байсан. Тэгээд хөдөө ахтаа сайхан Goodwill ороостай. Goodwill-ээс бас айгүй олон хөдөөнийхөө Goodwill-ээс бас зөндөө юм авч исэн. Тэгээд Goodwill гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Би нөгөө манай гэр бүлээрээ Washington DC явдаг хгүй юу. Тэгээд хоёр ээжээс хоёр талаас ирээд бидгээд DC зугаалах зорилготой. Тэгээд Монгол айлд буугаад тэгээд тэр айлын их чинь тэгээд H-mart явах гэж чи хамт явах уу гэр мөртэй хүүхдүүдтэй бас авах юм байвал авч болно гэд. Нөгөө манай хөдөө чинь H-mart эднэр байхгүй. Walmart-аас өөр хүнсний дэлгүүр байхгүй. Тэгээд надаа нэг жоохон өөр юм авах гээд H-mart үзүүлэх гээд асууж байгаа байхгүй. Тэгээд тэгээ гээд гэртээ зүгээр яж хамт явчаад ирээ гээд. Тэгээд H-mart-ын гадаа очсон чинь хажууд нь ингээд Goodwill гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь Goodwill харангуутаа за та H-mart руу ороод хүнсээ цоглоочих. Би энэ Goodwill орч байгаараа тэр оронд чинь Goodwill орж ийгээд. Тэгснээр тэр Goodwill-ээсээ би юм 2 ипг авсан шүү дээ. Энэ 2 ипгийг авсан. Тэгээд бас инээдтэй. Goodwill нөө юугаа авах гэсэн чинь карт уншихгүй. Миний кредит картыг уншихгүй. Тэгээд бас ихчийг ягаад миний картыг уншдаггүй та ирээд өгөөч. Тэр ихч юу н гайхсан баха. Goodwill хараад баярлаад идэг. Солонгост очихоор ч гэсэн бас сайхан 15K гэсчихдээ шүү дээ. 15K бас яг Солонгосын сүлжээ thrift дэлгүүр тэгээд яг өөр Мьондондас гой thrift дэлгүүр байдаг. Нөгөө нэг метроны буудлууд дээр бас том метроны буудлууд дээр нэг thrift ингээд дэлгүүрүүд байдаг. Тийшээ мишээ орж бах юм авдаг. Тэгээд thrift дэлгүүрч гэсэн зүгээр энгийн дэлгүүрч гэсэн хуучин юм ч авч эдэлж хэрэглэн шинэ юм ч гэсэн авч өмсдөг тийм хүн байна. За тэгээд миний хамгийн анх авсан Alexa Chang-ийн хувцас болохоор энэ улаан юпг байна. Өнгөрсөн жилийн 8 сард би тэгэхэд 10 хоног DC явсан байхгүй юу. Тэгээд яг 8 сарын 1-ээс 11 хүртэл явсан. Тэгээд DC тэр яг 10 хоногийн нэг шөнө нь миний бүр нойр хүрэхгүй түшигтэй унтчихсан. Тэгээд баахан скролдоо дуцаа ухаад
унтах гэж хэвтээд бахан хөрөөгөө унтахгүй дахиж утсаа ухаад бүр ингээд сүултээ ухах юмгүй болоод тэгээ түшиг ингээд тажууд унтцсан байгаа. Шөнө янз бүрийн босоод юм хийж болохгүй. Тэгээд яг байж агаад Poshmark авахад тэгээ гинэт нэрээ Poshmark дээр Alexa Chang-ийн хувцас байна уу гэд ингээд нөө брендээр нь хайж олдсон шүү дээ. Тэгээд брэнд дээр нь Alexa Chang гэж оруулаад өөрийнхөө сайзыг оруулаад тэгсэн чинь улаан явбаг гараад ирсэн. Тэгээд улаан өнгөнд дуртай хэлэхөө. Тэгээд юбкэнд дуртай хүн чинь ерөөсөө ямар ч бод санах эргэлзэх юмгүй шууд авсан. Тэгээд энэ одоо би энэ дээр хараад яг 8 сарын 6-нд авсан байгаа байхгүй юу. Тэгээд $63 авсан. Шиппингийн нэг $7, такси нэг хэд ороод нийт $76, $76.83 болсон байна. Ийм жоохон ийм дали. Тэгээ энүүгээрээ ийм дэрүүгөр оруулахтай. Ийм улаан явбаг. Тэгээд энэ ингээд шинээрээ ингээд таагтайгаа байсан. Тааг нь хартаа Alexa Chang гэд бичсэн. DC тахта авчаад ирээд осн доо буцаж ирээд тэгээд буцааж ингийн амьдрал үргэлжилж байгаа. Тэгээд ирснийхаа дараа гинэт бас нөгөө нэг яг ийм Poshmark ийм thrift app биш. Яг ингээд бэлэн яг зарагдчихж байгаа тийм онлайнаар зарагдчихж байгаа ер нь Alexa Chang-ийн брендийнх нь хувцас юу вэ ингээд хайгаад үтсэн чинь дараагийнхаа юмыг олсон. Энийг болохоор би Yux гэд вебсайтнаас авсан. Цөөхөн хэдэн хувцас байлээ. Тэгээд яг надад таарах харьцмаар нь болохоор энэ байсан. Тэр үед бас сейлтэй байсан. Original үнэ нь яг хэд юм мэдэхгүй. Yux дээр болохоор энийг $53, sales tax $5.97, delivery $9.95 гэд нийт $68, $68.92-оор авсан байна. $68.92. Таагтайгаа. Гэцэн. Тэгэд энэ палажны юу нээр хөөрхөн. Энэ ингэрнийхэн дetail айгүй хөөрхөн ингээд ийм онгорхой тэ ханцуу нас ийм хөөрхөн. Тэгэд ийм дэрвгэр богинохон 8 сарын 27-нд ингээд авсан. За. Тэгээд дараа нь ийм сандал авсан. Alexa Chang Juju гэд дэмж ягаан цэцэгтэй. Alexa Chang өөрөө нөгөө нэг загвараа гаргачаад ер нь өөрийнхөө энэ сандал мандалыг өмсөөд ер нь л мэдчихсэн яг коллекцаа гаргаад зарагдаж эхлэхэд нэгтээ харчаад бол not my type гэж бодож исэн. Гэхдээ энийг аваад өмссөн чи ер нь яг даалгцсан. Амар гоё янз янзын өмсөн дээр гоё өнгөн дээр гаргаад өмсөнгүүт нэг тийм girly мэдрэмж авдаг гэх юм уу. Poshmark дээр нөгөө гутал руу н ороод гутлын арьсмаараа харуулсан чи ингээд энэ л яг бас надад таарах юм байсан байхгүй юу? $72. Тэгээд shipping, sales tax-тайгаа $86.57. Гэхдээ энийг бүр яг авсан шалтгаан нь болохоор энэ сандал ийм хайрцагтай байсан байхгүй юу? Alexa Chang-ийн хайрцаг. Тэгээд заран дээрээ ингээд яг хайрцагн дээрээ ингээд тавьсан. Ингээд байжсэн байхгүй юу? Тэгээд бараг л сандал нь хоёрт энэ хайрцагнаас нь болж авсан. Өмнөх энэ Shar Palazzo ингээд official ийм вебсайтнаас авсан шүү дээ. Yux гэдэг вебсайтнаас авсан. Тэгэд энийг эрэхтэй би ийм Alexa Chang-ийн хайрцагтай ирэх байх гэж бодсон байхгүй юу? Өөрийнх нь гоё ийм хайрцагтай ирэх байх гэсэн чи ирээгүй зүгээр л ийм random хайрцаг дотор хийгээд ирсэн байсан. Тэгээд 9 сарын 19-нд энэ сандалыг авсан. Тэгээд ийм гоё хайрцагтай. Энэ хайрцагаа одоо хайрлаж хамгаална. Гоё хувцсны өрөөндөө гоё тавина. За энэ сандал ийм учиртай.
За тэгээд дахиад 8 сараас хойш ингээд 3 ингээд нэгсэг ингээд бүр Alexa Chang гэдэг ингээд бүр хайцсан. Тэгэл юм авал юм авах гал тэгэл төгөөгөөс ингээд асуугаад яг төвшөөрөл авч асуухгүй л тэгтэр нэг юм харсан гоё нэг юм дурлцсан гэл тэнгүү төөгөө юу юм гэл Alexa Chang гэл тэнгүүт Alexa Chang чи юм уу аав гэл тэгдэг. Тэгээд дараагийнх нь болохоор ийм палаж. Энийг бас Poshmark-аас авсан. Ингээд баахан юмтай олцоод дахиад ингээд Poshmark-а ухаад байгаа байхгүй юу. Гэтэ ер нь бол одоо ингээд эднэрийг хайсаар агаад яг ийм бэлэн вебсайтн дээр ингээд шинээрээ зарагдчихж байгаа Alexa Chang-ийн нэг цөөхөн хэдэн хувцас илээ. Тэрийг ингээд би бүр ухсаар агаад цээжилсэн. Миний арзмаар юм биш. Эсвэл миний арзмарын зарим нэг юмуд $100 молрын үнэтэй. Тэгээд Poshmark дээр ч хайцсан ингээд нэлээд юм байгаа. Зарим нь ингээд таалагдахгүй, зарим нь бас ингээд арзмаар тарахгүй, зарим нь бүр хэтэрхүү үнэтэй. Тэгээд ер нь баг ингээд тогтооцсон. Тэгээд нэг өдөр дахиад хайжсэн чинь энэ палаж шинээр гараад ирсэн. Энэ палажийг биш дээ. 10 сарын 31-нд авсан байна. Тэгээд $133. Шин биш ингээд яг хуучин өмсөжсэн. Тэгээд $133 гэд жоох үнэтэй такс шипэн ороод $150 41 цент болсон баггүй юу. Тэгээ энийг ер нь би ингээд олж харчаад авахгүй ингээд хэсэг байсан. Нэлээ хэдэн өдөр өнгөрөөгөөд хараад тэгсэн чинь ингээд зарагдахгүй байгаад байсан. Миний төрсөн өдөр болгох төгчээсэн болохоор за гэд өөртөө төрсөн өдрийн бэлэг болгоод авцсан. Тэгээ энэ бас амар гоё. Зах нь амар хөөрхөн баазтай. Тэгээ энүүгээрээ монгорхой бариу. Ийм палаж. Дахиад нэг юм байна. Ингээд 8 сар, 9 сар, 8 сар, 9 сар, 10 сар гэд тэгэд ер нь за болий одоо хангалттай гэд Alexa Chang-а ер нь орхицсан байсан хувцс хунаар хайхаа болоод. За тэгээд нам гүн байж агаад энэ палажийг өнгөрсөн 2 сард авсан. Энийг бас нөгөө Poshmark аппаас авсан. Энэ ингээд тагтаага шинээрээ байсан. Тэгээд амар хэмжээнд $45. Тэнгүүт чинь гоё шинээрээ тагтаага ягаан өнгөтэй ийм гоё палаж чинь юу бодох вэ? Юу ч бодохгүй шууд авсан. Ийм захан юм онгорхой. Тэгээд бариу ханцуутай, ханцуун эндээ ийм цахилгаантай ийм палаж. Тэгээд нэг инээдтэй юм байгаа. Тэр нь болохоор энэ ингээд 4 хувцас юм. Өөрөөр ярьсмаар заяа. Энэ юпк, энэ ногоон палаж, энэ хоёр болохоор UK-ийн 6 ярьсмаар XS гэсэн үг. Тэгээд XS болохоор надаа ингээд яг бариад таардаг. Энэ болохоор UK 8 ярьсмаар S гэсэн үг. Тэгээд энэ болохоор ингээд яг барьж марахгүй зүгээр л ер нь яг л таардаг. Тэгээд энэ болохоор бүр UK 12 ярьсан байхгүй юу. Тэгэхээр бараг L гэсэн үг. Тэгээд энийг нөгөө нэг би өмнөх амралтын өдрүүдийн влог үзсэн бол энд нөгөө нэг урлан ажилладаг монгол хичээдэг байхгүй юу осонд. Тэгээд тэр хичээний урлан дээр очиод асуулж исэн. Явж ч өгөөд 2-7 хоногийн дараа асуулаад буцаж очиж яваад тэгээд Alexa Chang-ийн хувцас байсан учраас тэгэж их ажил төвгүүдэж асуулсан байгаа. Бусдаар бол өөр хувцас өнрийг нэг тэхгүй. За тэгээд ийм хувцастай болсон байна. Ийм Alexa Chang гэсэн 3 тагтай. Эднэрийг одоо би гоё өрөөндөө ч юм уу ямар нэгэн байдлаар гоё жаазлаад ч юм уу гоё хадгална. Упс. Тэгээд өнгөрсөн 5 сард заяо
өнгөрсөн 5 сард тийм Английн одоо Vinted гэдэг одоо энэ миний яриад байгаа Poshmark шиг ийм Vinted гэдэг app байдаг хгүй app байд юм билээ. Манай Alexa чам өөрийнхөө хувцсыг тэр Vinted app дээр зарсан. Ёо яг Alexa-гийн өмсчсэн өөрийнхөө хувцсыг ингээд авах боломжтой болсон гэсэн үг. Манай хүн дээрээ тэгээд Instagram дээрээ нөгөө нэг зарлцсан ингээд Vinted дээр би хувцас зарлаа. Тэгээд 15 хоногийн өмнөөс ч лүү дараагаас ч лүү ингээд яг худалдаж зарагдаж эхлэн гээд тэгээд хувцснуудаа болохоор тэр яг app дээрээ ингээд зарах хувцас оруулсан. Тэгээд даанч манай хүн чинь амар үнэтэй luxury brand-ийн хувцас хэрэглэдэг болохоор тэрийг авч дийлэхгүй юм бэлээ. Бүгдээрээ л 700, 800 евро, 600 евро, 1700 евро гээд тэгээд за гэхэд яаж чадаагүй нэг подолкгүйсэн. Тэр нэг подолк нэг 60 хэдэн доллар паунд ч лүү дээ, нэг 80 хэдэн паунд ч лүү дээ, нэг тэрийг нэг авч болохоор байсан. Alexa-гийнхаа өөрийнх нь брэндээс хувцастай болсон болохоор тэгээд нэг гайгүй өнгөрсөн. Их хувцанд дуртай. Гэхдээ хувцандаа их мөнгө зарах дурггүй, жоохон хямдхан авах хүсэлтэй. Угаасаа дуртай болохоор амар их хувцастай байна. Тэгээ их хувцастай авах болохоор тэрэндээ их мөнгө зарцуулах дурггүй. Авахыг хүсдэг брендийн хувцас юм бол бас энэ Alexa чан одоогоор ер нь Alexa чан брэндээс өөр нэг амар хүсэж дурлах сонирхдаг том брэнд ер нь байхгүй. Хүмүүс ч нэг юм заавал нэг юм Chanel-ийн нэг цүнхтэй болохгүй бол ингээл нэг ийм брэндийн нэг цүнхтэй болохгүй гэл нэг тийм юм байдаг да надад болохоор ерөөсөө тийм юм байдгүй. Яг уу ирээдүйд ямар нэгэн брэндтэй юм Alexa-д дурлж ингэж байгаа шиг нэг тийм connection үсээд тэгээд дурлаад авч бол яг уу тэгж магадгүй бусдаар бол ингээл ямар нэгэн тийм брэндийн цүнх байх хэрэгтэй байвал зүгээр мөгөөж гэдэг юмар юмнаас болж ч юм уу болж авахгүй гэх юм уу. Тийм авах тийм хүсэл одоохондоо байхгүй байна. За тэгээд тэр хувцс хонор юмыг эдэлж хэрэгжилжсэн хүмүүс нь ямар ч хүмүүс бэ? Тэр хүмүүс нь одоо хүмүүсийнх нь нэрийг одоо ямар нэгэн зүйл тэр хувцс хонороор дамжуулж надад нөлөөлнө гэж боддоггүй. Хувцс хонор эд зүйлс бол ингээл яг л хүний гараар л хийгдсэн одоо үйлдвэрлэгдсэн тийм л зүйл одоо тэр материал сандал ширээ ч юм уу цүнх мөх надад ерөөсөө нөлөөлж чадахгүй гэж боддог. Тэгээ Poshmark ер нь одоо хэрэгэлдэг юм байна. No matter how far, no matter wherever you are, I'm with you. Deep in your heart, my love, I'll stay. When I'm away, no matter how far, no matter the weight, no matter the pain and heartache. Амар гоё факт хэлэхүү. Alexa хоёрын төрсөн өдөр адилхан 11 сарын 5-нд. Some nights apart, you'll be back in my arms, no matter the way.